За боцгоно. За энэ дотоодын цэргийн 805 дугаар анги дээр болсон энэ цэрэг дэглэсэн, цэрэг дооцсон энэ асуудал бол сошиал орчин дээр нэлээд өндрийг аваад явж байгаа шиг байна. Тэг миний хувьд юу гэж хэлэх ч үнэгүй бол одоо энэ нийгэмд ийм одоо харгислал, ийм одоо шийтгэл, ийм одоо яргалал байж болохгүй маа гэж үзэж байгаа. Хэрвээ тэр цэргүүд одоо алдаа эндэл гаргасан, сахилгууд алдсан бол энэ цэргийн дүрмээр шийдэх гэдэг нэг юм байдаг юм аа. Цагаан дээр хараар бичсэн ийм дүрм журм байдаг. Тэгээ энэ дүрм журмаар шийдэж болох байсан. За магадгүй одоо зугаагаа гаргах гээд, магадгүй одоо хүн цохиж үзэх гээд, магадгүй одоо нэг цэргүүдийг одоо хэрэгээр ингэж яргалт эгэлж байгаа бол энэ нөхдүүдэд бол хатуу хариуцлага хүлээх ёстой маа. За энэ цэрэгт бол ер нь нэг юм байр суурь олдсон, ингээд нэг юм том нөхдүүд бол хизээч одоо цэрэг цохиж нүддэггүй шүү дээ. Өөрөө гоожур байсан, өөрөө хөл гараа олохгүй одоо зовж исэн, тий? Өөрөө юм манараа байсан улгаачууд зугаагаа гаргах энэ цэргүүдийг ингэж цогч гинэ гэж харж байгаа. За тэр гартаа нэг юм алчуур ороогоод ингээд цогч байгаа үз. Алчуур ороогоод ингээд цогж унгаагаад айлын хүүхдийг одоо ухаан алтал, сарваатал ингээд цохиж унгаагаад байгаа үз. Тэр алчуурыг одоо чангахан ороогоод тэр алчуурыг чиглэлцдэг. За ингээд цохиход бол одоо гадна ил харагдах шарах авдгүй ингээд битүү цохилд авчдаг. За одоо мэдээж одоо энэ жавж урагдах, язрах, ханзрах ийм одоо зүйлүүд ингээд гардаг. Шүд зүү нүд ань гэж байгаа л ингээд цогчдог. Тэгээ ингэж цохоод байлээ л дээ. Тэгэхээр энэ нөхдүүд бол хатуу хариуцлага хүлээлгээд одоо хатуу шийтгэл оногдуулах ёстой маа. Энэ нийгэмд бол ийм яргалал байж болохгүй. Дараа дараагийн одоо эх орноо хамгаалах одоо энэ залуучууд, ижи аав нар, айж байгаа, эмээж байгаа маш одоо ийм одоо муухай харгисалтай ийм одоо зодуурыг бол одоо энэ сошиал орчин дээр одоо дэлгэд тавигдсан. Тэр ийм зүйл байж болохгүй. Энэ хулгайчуудыг бол ерөөсөө хатуу шийтгэл хүлээлгэх ёстой. Би зэвсэгтүнчил алба хаасан. Би хугацаа цэргийн алба хаасан. Миний үед зоддог, цогтдаг, нүддэг ийм зүйлүүд байсан. Одоо үед бол тийм зүйл байж болохгүй маа гэдгийг хэлэх гэж байна. Тэ. Тэр нөхдүүдийг бол хатуу хариуцлага хүлээлгэх ёстой. Тэд нар чинь жинхэнэ гойж өрөөсөн нөхдүүд ингэж хүн цогт моддаг байхгүй та. За ийм л байна. Хатуу хариуцлага